Монгол Улсын ерөнхийлөгчийн эрүүл мэндийн спортын асуудал хариуцсан зөвлөх Шаркуугийн амар сайхан дашкын тотноо ажиллах үеэрэн Үзбекистан улсын спортын сайд Адхам Икрамов болон Үзбекистаны үндэсний олимпийн орооны дэд ерөнхийлөгч Отобеке Омаров нартай албан ёсны уулзалт хийлээ. Уулзалтаар хоёр улсын төрийн тэргүүнүүдийн хүрээнд яригдсан бие тамир спортын салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, тамирчдын хамтарсан бэлтгэл сургуульд дуршлах солилцоо, спортын менежмент болон эрүүл мэндийн чиглэлд хамтран ажиллах боломжтой талаар санал солилцсон байна. Талууд олимпийн хөдөлгөөнийг дэмжих, залуучуудын спортыг хөгжүүлэх, олон улсын тэмцээн уралдаанд хамтын оролцоог нэмэгдүүлэхэд онцгой анхаарах шаардлагатайг тэмдэглэж, цаашдын хамтын ажиллагааг идэвхжүүлэхээр тохиролцлоо. Энэхүү уулзалт нь Ухнагийн хөрөлцөх болон Шавкат Мирзеёев нарын хүрээнд тохирсон хамтын ажиллагааны зорилтуудыг хэрэгжүүлэхэд чухал түлхүүц болно гэж талууд үзжээ.